цус болсон ханнууд, хуйларсан арснууд зэцэд нь Rainbow Dash бол цус алдан өгсөн байдаг. Pony нарын махыг За, hi guys. Өнөөдөр та бүхэндээ Cupcakes буюу My Little Pony-гийн аимшигын түүхийн тухай ярихад бэлдсэн байна. За, их сурвалж болсон мэдээллүүдийг бол холбоос хэлбэрээр description хэсэгт бол үлдээж харуул болсон байгаа. За, өнөөгийн бидний мэдэх My Little Pony анх 1981 онд Hasbro компани зураач, дизайнер, зохиолч болох Bonnie Chazelle-ийн бүтээсэн My Pretty Pony гэх монголоор орчуулвал миний хөөрхөн пони гэх тоглоомоос бол гаралтай байдаг. За, энэ нь чихийг нь эргүүлж болдог, сүүлээс ихсэрч чаддаг хатуу хуванцар тоглоом байсан. За, гэхдээ Hasbro илүү жижиг хөөрхөн тоглоом өсчихсэн болохоор 1982 онд My Little Pony гэх тоглоом анх гаргаж ирсэн байх нэ. Гэхдээ анхны 6 болох дүрийг бүтээсэн байдаг. За, эхний дүр нь Blossom, Blue Billy, Butterscotch, Cotton Candy, Minty, Snuzzle гэсэн 6 дүрийг бол анх гаргаж исэн. За, удалгүй Hasbro 1984 онд анхны хүүхэлдэйн киногоо цацсан нь Whiskey at Midnight Castle буюу шүн дундын цайз дах аврах ажиллагаа гэдэг нэртэй бүтээл байжээ. За, үүний дараа бол дахин нэг бүтээл гаргасан байдаг. За, тэр бүтээлийн нэр бол Escape from Katrina буюу Катринагаас цухтъя гэсэн нэртэй 1985 онд гаргасан бүтээл юм аа. За, ингэж явсаар 2010 онд болвол бидний сайн мэдих My Little Pony Friendship is Magic буюу миний бяцхан одоомэр төхөрлөл бол ичид юм аа гэдэг 9 сизонтэй телевизийн зурлал цацсан байдаг. Одоо My Little Pony манай одоо franchise болон бол хөгжсөн байдаг. За, franchise гэдэг нь Google AI-ийн тодорхойлсноор болвол тийм эрхэлж болох бизнес маягийн гэхүү одоо franchise одоо My Little Pony-гийн тоглоомж байдаг. My Little Pony-гийн одоо юу гэдгийг тийм хүнжил хүүхдүүдэд зориулсан янз бүрийн байдаг. Яг тэрийг бол franchise гэдэг юм шиг байгаа юм. Тэгэхээр franchise гэдэг тодорхойлтыг илүү сайн мэддэг нь комент хэсэгт надад тайлбарлаад өгөөрэй. За, одоо бид миний бяцхан одоомэрийн хүүхэлдэйн бол хамгийн хар бараан аимшигтай түүх болох Cupcakes-ийн тухай ярих гэж байна. За, Cupcakes буюу Аяган билүү гэдэг түүх нь 2011 онд зохиогдсон аимшигын fan fiction юм. За, fan fiction гэдэг нь бол тухайн цувралыг дэмждэг үзэгчдийн үзэгчийн зохиосон дүрэмэл түүх гэсэн утгатай үг байгаа. За, нэг төрлөөр бол creepypasta буюу аимшигын дүрэмэл гэх юм уу? Нэг тиймэрхүү утгатай байгаа. За, энэ зохиолыг бол үл мэдэгдэх нэгэн болох. За, одоо тэр яг ямар хүн юу хийдэг гэдгийг нь бол мэддэхгүй. За, нэр нь л байдаг нь Sergeant Sprinkles гэж уншив. Sergeant Sprinkles гэж одоо нэртэй ирхэм зохиосон байдаг. За, ирхэм бол биш шүү. За, My Little Pony-гийн гэгээлэг хөгжилтэй төрхийг бол хамгийн чигшүүртэй муухай байдлаар дүрсэлсэн байдаг ахнэ. За, одоо бүгдээрээ яг тэр бүтээл буюу одоо зохиол дээр нь юу гэж гардаг тухай ярилцгаая. За, нэгэн өдөр Rainbow Dash найз болох Pinkie Pie-аас захиа бол хүлээж авсан байдаг. За, захианд түүнд Sugar Cupcake Corner-т ирж хамтдаа амттай ихийг бол урьсан байгаагаар аимшиг эхэлдэг бахнэ. За, Rainbow Dash маш их баярлаад дуртаа зөвшөөрч очсон байдаг. Pinkie Pie урдын адил хөвгөлтэй, эрч хүчтэй харагдана. Тэр Rainbow Dash-т нэгэн амтад билүү өгдөг. За, Rainbow Dash с жиг авалгүй идсэн боловч гинэт толгоо нэргээд биеийн сулдаа тухайн алдснаар бол үргэлжилдэг байгаа. Rainbow Dash сэрэхтэй хав харанхуй өрөөнд бол ухаан ордог. Тэрнийг модон ширээн дээр хүлэгдсэн байгаа бөгөөд хөдөлж болж чаддгүй. Тэрхүү өрөөний эргэн тойронд ясаар чимэглэсэн зүйлс, цус болсон ханнууд, хуйларсан арснууд бол харагдана. Тэр маш айсан байдалтай байхад бол Pinkie Pie өрөөнд маш их инээж орж ирдэг. Тэгээд тэр л яг ингээд
хөгжилтэй зүйл болж байгаа юм шиг бол ашиглана. За гэвч удалгүй тэр Rainbow Dash-д өөрийн аимшигт үннийг хэлээд за тэр бол ингэж хэлсэн байгаа. Тэрээр амттай ихийн тулд пони нарын махыг бол ашигладаг гэж бол хэлсэн. За Rainbow Dash үнийг сонсоод гүн шоконд орноо. За Pinkie Pie хутаг гаргаж ирээд Rainbow Dash-ыг бол арсыг нь огтлж эхэлнэ. За тэр яг үнийг тоглоомшгол ярилцсан хийх өгөөд за бүр асуулт хүртэл асууна. За хэрв Rainbow Dash буруу хариулвал түүнд илүү их өвдөл учруулна. За удалгүй тэр Rainbow Dash-ыг далавчийг нь таслаж хаяна. Нэмсэглэн одоо чи нис чадахгүй гэж шоолж инээ. За нүднийхээ нэгийг ойж хаагаад түүнийг улам их зовоохыг хүснэ. За энэ бол ерөнхийдөө тамалж байгаа гэсэн үг. Аимшиг улам гүнзгийрч Rainbow Dash дотоод эрэхтнүүдийг нь бол багаар гаргана. За Rainbow Dash тамлалтыг тэсэхгүй ухаан алдсан боловч Pinkie түүнийг үргэлжлүүлэн сэрээж өвдөл мэдрүүлэхийг хүснэ. За эцэст нь Rainbow Dash бол цус алдан үхсэн байдаг. Rainbow Dash үхсний дараа буюу Pinkie Pie түүнийг тэмдэг болох Cutie Mark-ыг нь бол тасалж авна. Тэр тэдгэрийг ханандаа өлгөөд өөрийн цуглуулгадаа нэмнэ. Дараа нь тэр маш тайван байдлаар Rainbow Dash-ийн махыг амттан болгож жигнээд яг л жирийн амттан хийж байгаа юм шиг үжилтэй байна. За тэр яг юу ч болоогүй мэт ашиглаж бол энэ хүү амттнуудыг хийн. За гэвч хамгийн аимшигтай хэсэг бол төгсгөлд нь гарна. За Pinkie Pie дараагийн хохирогчоо сонгож байна. За тэр бол Scootal. За тэр түүнд захиа илгээж Jimmy-ний туслах болох уу гэж асууна. За энэ аимшигт явдал бол ийхүү үргэлжилсээр хотын бүх иргэдийг алах баха. Хэрвээ чи ингээд тэр тосгонд Pinkie Pie-тай хамт амьдардаг байсан бол за тэгээ юунийг нь мэдэхгүй одоо ингээд cupcake хийхээр өргөцсөн бол очих байсан уу? Эсвэл энийг мэдчихэд яаж зүгтэх байсан бэ? Мөн тэгээд энэ хэргийг мэдсэн бол яаж зогсоох байсан бэ? Pinkie Pie-г зогсоож чадах байсан уу? Комент хэсэгт үлдээгээрэй. Bye bye.